За баярлалаа. 5 сарын 26-нд зээлийн мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсан. Тэгээ хуулийн хэрэгжилтэн байдаггүй. Маш олон иргэд асууад байгаа. Харж агсаалгын зүйл чи байхгүй бол яасан бэ гэд. Энэ хуулийн нэмэлт өөрчлөлтөд харж агсаалтын зүйлийг алга болгосон. Онооны системд оруулсан. Энэ бол цоошин банк санхүүгийн системд шинжил хийсэн юм аа. Яг одоо бидний сайн мэдээ Солонгос, Америк, Япон улстай адилхан тийм онооны системд оруулсан. Үр дүн бол маш эрэг гарах ёстой юм. Нэгдүгээр зээлийн хүү буурах суурь нөхцөлийг бүрдүүлж байгаа. 70 мянган иргэний харж агсаалтаас гаргана. Мөн цаашлаад барьцаа өрнгийн шаардлага нь өөрөө буурсан тийм том эрэг өөрчлөлтүүд гарах болцоог нээсэн. Тэгсэн чинь ерөөсөө хуулийн хэрэгждэггүй. Монгол банк журам батлах ёстой. Тэр журмын хэрэгжилт нь баахгүй байгаа. Хизээн журмаа батлах вэ гэдэг асуултыг бол Монгол банкнаас асууя. Маш их хэмжээний маш их том хүлээлт үүсэж байгаа ард иргэдэд. 70 мянган иргэн штэ. Цаашлаад ярил бараг 1.6 сая иргэний тийм системний өөрчлөлт гарах гэдэг юм. Хоёрт нь бас тэтгэврийн зээлийн талаар ярьж байна л да. Тэгээ миний байр суурь бол энэ маш тодорхой байдгийг. Тэтгэврийн зээл бол хэрэглээний зээл биш ээ. Илүү бага хүүтэй байх ёстой. Яагад гэвэл энэ зээлийн их үүсвэр нь маш тодорхой сарын ихээр улсаас олгодог нийгмийн даатгал сангаас олгодог мөнгө. Тэгэхээр эрсдэлгүй мөнгө гэж ойлгож болох юм. Нэг утгаараа. Эрсдэл өөрөө хүүг илэрхийлдэг. Тэгэхээр эрсдэлгүй зээл чинь өөрөө бага хүүтэй байх ёстой гэсэн концепт яваад байгаамаа. Тэгэхээр энэ үн дээр ч гэсэн бас маш олон гишүүд эмзэг хандж байгаа. Тэгээ Монгол банк ч гэсэн хэрэглээний зээлийн ангиллаас гаргаад илүү одоо эрсдэл багтаа зээл нэг өсний одоо хүүн бол prime rate гэж ярьдаг шүү дээ олон улсын жишгээр. Энэ жишглэн оруулах болцоо байгаа үстэй байгаа юу гэж асууя. За 5 дахь микрофон их тайван дэд дараг. Дэд ерөнхийлөгч хариулна. За Бачуур гишүүний асуултанд хариулъя. Тантай санал нэг байна. Өнгөрсөн одоо энэ удаагийн хаврын чуулганаар зээлийн мэдээллийн сангийн нэмэлт өөрчлөлт бол батлагдсан. Зээлийн мэдээллийн сангийн хууль батлагдаад Төв банкнаас холбогдох журмыг хийж гүйцэтгэхээр бол бид бүхэн ажиллаж байна. Мэдээж хуулийн хугацаанд бид бүхэн хийнэ. Арилжааны одоо банкудаас болон банкны холбоо мөн энэ зээлийн мэдээллийн үйлчлэгээ үзүүлэгч хоёр компаниас бид бүхэн бол саналыг бол авахар явуулсан байгаа. Энэхүү саналуудыг бүрэн гүйцэтгэрсний дараа бид бүхэн бас журмын төслийг бол нэгтгэхэд тун ойрын хугацаанд батлана. Танд бол маш одоо ойрын хугацаанд батлана гэж хэлье. Таны одоо санаачилсан энэ хууль нь бол бас иргэд аж ахуйн нэгжүүд одоо муу зээлийн түүхтэй иргэдийн одоо санхүүгийн чадварыг сайжруулах, иргэд зээлийн олд зүрхтэмж нэмэгдүүлэх, санхүүгийн үйлчлэгээ авахд бол бас маш чухал одоо бодлогын арга хэмжээ болсон гэдгийг л Төв банк ойлгож байгаа. Бид бүхэн энэ дээр анхаарал хандуулж ажиллая. За тэтгэврийн зээлтэй холбоотой асуудал дээр бол мэдээж prime rate байж болно. Та бас бодлогын айгүй чухал асуудлыг хөндлөө. Энэ дээр бол Төв банк бол бас адилхан байр суурьтай байгаа. Гэхдээ ер нь бол тэтгэврийн зээл гэдэг нь өөрөө их усврын зардалтай байгаа. Арилжааны банкнаас их усвр буюу иргэд аж ахуйн нэгжүүдээс хадгаламж аваад хадгаламжийнхаа хүү ямар өтгөтэй байна. Түүнтэй уялдуулсан хүү бол тэтгэврийн зээлэнд тооцогдож байгаа. Гэхдээ бол мэдээж эрсдлийн хувьд бол хамгийн бага учраас prime rate-ээр тогтоох бол бүрэн боломжтой гэж үзэж байна. Тантай санал нэг байна. За тодруулах Бацуур гишүүн. За баярлалаа. Инхтайм дэд ерөнхийлөгч та тэгвэл яг баримжаагаар хизээ энэ журам нь батлагдах үед хэлж өгч боломжтой байна уу? Яагаад гэвэл маш их хүлээлт үүсчихэд байна нийгэмд. Энэ бол 70 мянган харж агсаалтанд орсон иргэд байна. Дээрээс нь нэмээд 1.6 сая иргэн энэ зээлийн мэдээллийн санд бүртгэгдэлтэй байгаамаа. Тэгэхээр яг хизээ юм бэ? Яг баримжаа ядаж баримжаа өгөөч. За 5 дахь микрофон яг хугацааг нь хэлж өгнө шүү. Захиргааны ерөнхий хуулиар бид бүхэн энийг батлахад олон нийтээс хилцүүлэг хийсэн байх хэвээр. 1 сарын хугацаанд энэ чинь журамд гараад олон нийтэд тавьсан байх хэвээр. Энэ хугацаагаа тооцоод үзэхээр бид бүхэн бол 9 сарын 1 гэхэд бол бүрэн шийдвэрлэнэ гэж тооцож байна. За баярлалаа. За Баатархуу гишүүн асуултаа асууна.